Миний ажигласнаар нэг тийм арх уугаад наргиж цэнгээд байгаа юм бол ер нь Монголыг бодвол бүр огт өгдөггүй юм байна. За сайн байцгаана уу, бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Би тэргээд дараагийнхаа влогоор уулзах гэж байна. За тэгэхээр энэ удаагийн влогны хувьд болохоор хурманд явж байгаа влог байгаа. Тэгэхээр та бүхний гарчгаас харсанчлан Солонгосын номер 1 хүмүүсийн буюу номер 1 ухаантай хүмүүсээ хийж чадах хурманд явсан. За тэгээд хамгийн гол нь хичнээн мөнгөтэй байгаад ч энэ хурмыг хийх Солонгост боломжгүй. Яагаад тэгэхээр Сөүлийн сургууль дотор хурмаа хийж гинэ гэдэг маань миний судалснаар нийтдээ 3 төрлийн хүмүүс хурим их боломжтой гэдэг юм байна. За эхнийх нь болохоор мэдээж Сөүлийн сургуулийн оюутан, бакалавр, доктор, магистр оюутнууд. За хоёр талаараа Сөүлийн сургуулийн гихүүсүү нэмдэр буюу одоо профессорууд, за мөн дотоодын жигвон буюу ажилтнууд хийх боломжтой байдаг юм байна. За гурав дахь нь болохоор онцгой тохиолдолд ямар хүмүүс их боломжтой вэ гэхээр Сөүлийн сургуульд ямарваа нэгэн тодорхой хэмжээнд одоо хөрөнгө оруулалт хийсэн те мөнгөнд дэмжлэг үзүүлсэн ч юм уу те иймэрхүү хүмүүс хурмаах боломжтой байд юм байна. За тэгээд хурмын эзэн буюу одоо ихнэр нь намайг хүрсэн манай Сөүлийн сургуулийн боловсролын удирдлагын техникийн докторийг хийж байхгүй юу. Тэгээд одоо Солонгосын хамгийн шилдэг сургууль буюу Сөүлийн сургуульд суралцаад нийт 11 жил болж байгаа. Бакалавр, магистр, доктор гэдэг одоо яг доктор хийгээд бараг дуусч байгаа. Тэгээд Солонгост нөгөөний шинэ оюутан дэрчмээ гадаад оюутан ирэхээр семестрт эхний семестрт нэг юм ментор хүн гаргаж өгдөг. Тэгээ өмнө семестрт болохоор надад яг энэ их чиг ментор болгож гаргаж өгөөд тэгээд ерөөхдөө жоохон дотно болоод энэ удаад болохоор энэ семестрт битээр нэг хуулийн сургуультай холбогдлолтой судалгааны ажилд хамтарч ажилласан. Хамт бие даалт болоо судалгааны ажил хийсэн. Тийм болохоор ерөөхдөө нэлээд ажиг дотно болоод тэгээд хурманд өргөцсөн байгаа. За та хэдэд урилгыг сонирхуулах юм бол нэг иймэрхүү аюу цэвэрхэн хөөрхөн урилга өгсөн. Тэгээд энэ удаад яваад очоод яг ерөөдөө Солонгос хурим яг ямар хөө байд юм бэ? Тэр талаар бүх зүйлсийг нь бичсэн байгаа. Тэгэхээр та хэдэд маань илүү таалагдах байх гэж бодож байна. За тэгээд ямар ч бичлэгийн манд дуустал нь үзээд Солонгос хурим ямар байд юм бэ? Монгол хуримтай харьцуулж үзээд за тэгээд яг ер нь тэгээд хичнээн мөнгө байгаад чи энэ газар хурим их боломжгүй гэдэг утгаараа надад бол нийлээ сонирхолтой санагдсан. Дээрээс нь 2 жил одоо энэ дээрээ сурж байхад ийм хуримд оролцсонд маш их баяртай байсан болохоор тэрийгээ бас ирээдүг үеийн хойчдоо өөр хүүхдэд үзүүлэх гээд влог болоод бичээд авсан байгаа. Тэгэхээр та хэдэд манаас таалагдах байх гэж найдаж байна. Тэгээд бичлэгээ дуустал нь үзээд комент үлдээгээд subscribe хийгээд лайк дараарай гэж хүсье. За ингээд бичлэгээр гарцгаая. За амарчсан луке бүрдүүлээд явахдаа бэлэн болчихлоо. Арч юус юу бөгөмсөн ч амар сонирн байна. За бүгдээрээ тэгвэл хоримлого хөдөлдөг. 여기다 쓰는 거야, 여기다 쓰는 거야? 나 그거 잘 모르는데 보통 여기다 쓰던데. 아 근데 보통 뒤에다 써. 여기다 써. 왼쪽에다 썼는데 저는? 뒤에다가 써. 신부 부모님 입장. 오늘 세상에서 가장 행복한 신랑 신부 입장.
자리를 많이 타는 당신을 위해 항상 따뜻하게 안아주는 남편이 되겠습니다. 잠이 많은 당신을 위해 항상 편안히 기댈 수 있는 아내가 되겠습니다. 웃는 모습이 예쁜 당신을 위해 늘 행복과 즐거움을 주는 남편이 되겠습니다. 함께해서 재밌는 당신을 위해 가장 친한 친구이자 의지할 수 있는 아내가 되겠습니다. 지금 이 마음 그대로 서로에게 든든한 버팀목이 되어줄 것을 여기 계신 분들 앞에서 진심으로 서약합니다. 2024년 12월 21일 박수 부탁드립니다. 네가 없이 웃을 수 있을까 생각만 해도 눈물이 나 힘든 시간 날 지켜준 사람 이제는 내가 그대 지킬 테니 너의 품은 항상 따뜻했어 고단했던 나의 하루에 유일한 지점 나는 너 하나로 주는 긴말 해도 눈빛이 다니까 한 송이의 꽃이 피고 지는 모든 날 모든 순간 함께해 서로 포마시 해주죠. 당신은 잠시 후. 그러면 막 운전할 때는 스트레스 같은 거 받아요? 초보 운전 때는 좀 많이 받았는데 아, 근데 서울에서는 스트레스 받는 게 주로 차 막힐 때. 차 막힐 때. 네, 그래서 차 막. 저는 요즘 다니는 샵은 주너 헤어 아시죠? 거기도 비싸지 않아요? 한 3만 원 정도? 비싼 거예요. 그래요? 엄청 비싼 거예요 거기. 저는 지난번에 강남 가고 거기서는 한 8만 원이었나? 그니까 그거 디자인 비싸요. 커트. 비싸요, 진짜 비싸요. 그래서 할인 쿠폰 받아서 하면 15,000원이면 자를 수 있거든요. 그래요? 응. 그래서 주너 헤어에서 파마도 하면 더 좋을 것 같아. 아. 400m 앞 그래서 시속 50km 근데 파마할 돈은 아직 없어요. 너무 그거 다 상술이에요, 상술. 네, 3만 원? 상술. 30만 원? 파마 그 정도 하라는 했어요. 게 자기들 돈 뜯어먹겠다는 거예요. 절대 넘어가면 안 돼요. Тэгээд ерөнхийдөө ялгаатай зүйлүүд юу байсан бэ гэхлээр яг би яг сүүлийн үед Монголд хуримд бас орж үзег болохоор сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ Монголд ч одоо ингээд мөнгө өгдөг. Дээрээс нь одоо аяг таваг электрон бараа гэдэг ч юм уу тиймэрхүү өгдөө шүү дээ. Тэгсэн чинь сая болохоор миний бичлэгэн дээр орсончлаа. Шууд оронгууд нэм тогтоотой хэсэг байдаг юм байна. Тэгээд эрэгтэйгийн тал, эмэгтэйгийн тал гэдэг ингээ ханзаар бичсэн. Тэгээд яг өөрөө мөнгөө хийгээд тэгээд нэрээ бас бичих нэг шаардлага байд юм. Яа тэгэхээр мөнгөө өгөх одоо юм тег шиг газар байгаа гэх юм уу. Тэр тегэн дээр нь очиод мөнгөө өгөнгөөд надад угаасаа одоо чинь миний дугаар ихэд 74 гэдэг дугаар. Тэгээд 74 дээр нэрээ бичдэг нэг тиймэрхүү. Тэгэхээр яг одоо нөгөө хин хідэн дээр өгсөн нэгт айхтар бол мэддэхгүй юм шиг санагдлаа. Тэгээд дунджаар хүмүүс ер нь хэр мөнгө өгч харагдаж байна гэхлээр манайх бол яг хинхмээрээ зөвхөн одоо тэр профессор хамт судалгаа хийдэг ангийн маань ах эгч нар болохоор бүгдээрээ 75,000 вон нэг хүнийг хураасан гэсэн. Тэгэхээр чин тэнд дороо ижрөхөд нэг 20 орчим хүмүүс байгаах. Тэгээд одоо өөр профессор мөртлөө яг адилхан техникийн буюу одоо би надтай адилхан хүмүүс болохоор миний сонссноор нэг 50,000 вон орчим өгсөн юм шиг байлээ. Би бас яг 50,000 вон л өглөө.
Нэг тиймэрхүү. Тэгэхээр бэлэг бол өөр нэг зүйл өгөх шаардлагагүй юм байна. Тэгээд тэр яг мөнгийг нь болохоор чүгигэн тийм чүгигэн байсан баха. Тэгэж нэрлэдэг. Бодвол баяр үргэж байгаа мөнгө сутгатай байх нийлхээрээ тийм утгыг гаргаж ийн гэж би ойлгосон. За тэгээд бэлэгний хувьд бол нэг тиймэрхүү. За тэгээ Орсны дараа болохоор Монголд ч нөгөө нэг гэрэлтийн ордон мордо ороод яг тэндээ батлуулаад бүгдээр ингээл өглөөнөөс эхлээл орой хүртэл юм үйл ажиллагаа болдсон шүү дээ. Гэсэн чи энд болохоор сая ороод 30 минут. Тийм 30 минут. Тэгээ гарч ирээд хоолоо идэх 30 минут. Тэгээд яг 1:30 гэсэн чи аль хэдийн ер нь бол бүх үйл ажиллагаа дууссан байсан. Тэгээд үйл ажиллагаанууд дээр нь болохоор яг эхлээд одоо тэр цэцэгтэй тайцтай газар дээр болохоор яг одоо аав ээжтэй мэдлэн. За тэгээд аав ээжтэй ёслоно. За тэгээд одоо нөгөө цэцэг шидэн. За нэмэлтээр одоо хүмүүс аягүй их ингэж өөрийнхөө сэтгэлийн үгийг аягүй хэлдэм байна. Эрэгтэйгийн талаас нэг, эмэгтэйгийн талаас нэг ингэ сэтгэлийн үг хэлээд тэгээд саянятар болохоор хоёлаа яг сүүлийн сургуулиас гарч байгаа оюутнууд учраас ерөнхийдөө эргэн тойрны нөмөд хүмүүс бүгд сүүлийн сургуулийн оюутнууд буюу яг за ер нь бол хамгийн ухаантай хүмүүс. Солонгосын хамгийн номер 1 ухаантай хүмүүс. Энэ хүрээлэл байла. Тэгээд эмэгтэй талаас нь болохоор яг сүүлийн сургуульд хамт одоо бакалавр хийсэн энэ ихч мань өөрөө доктор ахгүй одоо докторыг төгсгөж байгаа. Тэгээд бакалавр хийсэн найз нь үг хэлээл одоо чинь 11 жилийн өмнө сүүлийн сургуульд дор өвөл энэ хоёр маань танилцсан юм аа гэдэг шиг амар аман. Тэгээд тэрийг сонсоод бас нэг амар гой сэтгэл хөдлөмөргээс 20 мэмээр нэг тийм мэдрэмж төрд юм байна. Тэгээд тэрийг сонсож байгаа хурмаа хийж байгаа хүмүүс ч гэсэн айгүй тийм emotional айгүй уйлаа, лав ээж нь уйлаа. Тэгээд тийм зүйлийг харах бас их сонирхолтой. Гоё байла. Тэгээд араас нэг залуудууд уулаад тэгээд ер нь өнөхөд бол дуусчихж байгаа. Тэгэл тэрнээс хойш бол яг одоо нөгөө салбараараа 6 ах болно гэх юм уу? Яг тийм үйл явц болд юм байна. Тэгээд ер нь ажиглаад байхад хоолны ширээн дээр бол яг сүүжүү, пив, мэгжүү иймэрхүү зүйлүүд байсан. Гэхдээ ер нь бол ууж байгаа юусаа харагдсангүй. Тэгэхээр ихэвчлэн өдөр хийдэг болсон нь бас уухаа байсантай холбоотой юм болоо магадгүй. Ерөнхийдөө бидний мэддгээр чинь солонгосчууд аягүй их арх удаг гэдэг ч юм уу те амар сүүж удаг нэг тийм ойлголт бидний тархины байгаад байдаг шүү дээ. Гэтэ сүүлд бол би солонгост ирснээс хойш бол бүр үнэхээр тийм огт хараагүй. Ер нь архины хэрэглээ бас тодорхой хүрээлэл донд их биш магадгүй. Гэхдээ яг одоо миний эргэн тойрны хүмүүс бол ер нь их их арх марх огт удаггүй хүмүүс байдаг. Тэгэхээр бас тиймэрхүү ялгаанууд байна гэж ажиглагдлаа. Нэг тиймэрхүү байлаа. Тэгээд бас нөгөө ангийнхнаараа суучаад та нар одоо хизээ хурмаа хийн гэдгсэн ч өстой мэдгүй. Найз залуудаагаар чи ихэлж хурмаа хийн гэх амар инээдтэй тиймэрхүү ярианууд болж өрнөөд. Тэгэл бүгдээрээ яг охтууд нь бол бүгдээрээ аягүй догдолцсон. Хурмаа хийнсэ гоё юм шиг байна гэд аягүй догдолцсон л байж ила бүгд. Тэгээд найз нөхөд гэж аягүй хүмүүс ирдэг юм байна. Гэр бүлийнхэн гэж мэдээж аягүй хүмүүс ирдэг юм байна. Тэгээд нэг аягүй сонирхолтой одоо соёлын шок болсон зүйл юу вэ гэхлээр хувцсны хувьд би бас айгүй гайхсан л та. Гайхсан ч яах вэ? Айгүй судалсан л та хувцас ер нь яг юу өмсдөг юм бэ? Тэгээд энэ ч одоо гадаад хурам те миний хувьд бол гадаадад оролцож байгаа хурам болохоор яг ямар хувцас өмсөх хэрэгтэй байд юм бэ гэж айгүй хайж агаад ер нь л нэг айхтар хамаагүй байд юм байна. Гэхдээ одоо доогоороо заавал юм патинг өмснө гэдэг ч юм нэг иймэрхүү жижиг сажиг зүйлүүд байдаг. Гэхдээ тэрийг бүгд зэрэг нь мөрдсөн хүмүүс бол огт харагдсангүй. Тэгээд нэг сул тал нь хитрхи хар хувцас өмсдөг юм байна бүгд. Одоо эрэгтэйчүүд гэхэд л бүгд тэр чигтээ хаар, эмэгтэйчүүд нь бас тэр чигтээ хаар баг начиг цайвар өнгийн юм өмссөн хүн байсангүй. Гэхдээ яг ийм өнгийн хувцас ер нь бол хамгийн нормал, хамгийн яг гоё байдаг гэсэн болохоор би яг YouTube-ээс баахан үзэж байгаа шинээр авч өмссөн. Тэгээд яг нэгдсэн зургийг харахад юм бол зүгээр л ингээл бөөнөрөөл нэг юм хар хүмүүс байгаад байла. Тэгээ хувцлалтын хувьд нэг тиймэрхүү. Тэгээд ер нь яг юм одоо ёслолтой ямар нэг ёслолт өмсдөг хувцас нь бол угаасаа тусдаа байдгийн байлээ. Юм хар хувцас биеиндээс оруулчих та хэдэд илүү сонирхолтой ах. Манай ангийн эгчнэр бол зарим нь иймэрхүү хувцастай явж илаа. Энэ удаагийн хурманд оролцоод ер нь миний хамгийн гол бодсон зүйл юу вэ гэх юм бол дахиад ингэж боловсрал гэж ямар амар зүйлээ гэдэг зүгээр дахин нэг удаа толгороо ингэж цохиулж байгаа юм шиг мэдэрч үзлээ. Яа тэгэхээр сүүлийн сургуулийн хүн эцтэй хараад үзэх юм аа сүүлийн сургуулийнхаа хүнтэй суудаг юм байна. Одоо Солонгосын топ 1% ухаантай хүүхэд тэгэхээр топ 1%-ийнхаа ухаантай хүүхэдтэй суудаг юм байна гэж би ер нь бол дүгнэлт гаргалаа. Тэгээд яг тэнд сууж хахад ийм сайн
боловсралтай аав ээжээс хүүхэд гараад тэр хүүхэд юу нэг дэлхийн ямар сургуульд явах болоо, ямар ажил хийх болоо, ямар их судалгаа хийх болоо, ямар юм шагналах болоо, яаж амар карьерт амьдрах болоо гэдэг дээр надад аягүй сонирхолтой аягүй гоё санагдлаа. Одоо жишээ нь манай ангид бас нэг үнэхээр ухаантай хүүхдүүд байгаа байхгүй юу? Хүүхэд биш ээ. Охин мастер штэ бид нар чи үнэхээр ухаантай охин байдаг. Тэгээд тэр охины хувьд болохоор аав ээж нь хоёлоо сөвлөдөө төгссөн. Тэгээ өөрөө болохоор Ёнсэдэ төгсөөд тэгээ сая магистртыг манай ангид миний дараагийн семестрт орж ирсэн охин байдаг. Бүр үнэхээр чадварын хувьд бүр үнэхээр тасархай халтцсан юм шиг надад санагдаад идэв. Тэгээ би яа ингээд мэдэхгүй юмнуудаа ингээд бүгдээр нь асуудаг. Тэгээ ийм лаг хүмүүсийн дондоо болохоор бас ер нь бол бүр яг ийм амар хурцтай өөрийгөө агчийн гэж би сүүлийн үед дүгнээд байгаа. Одоо судалгаа бичиж ажиллаж үзэхэд ч гэсэн тэр хэлний хувьд ч гэсэн тэр гээд аягуулсаа сайжирч байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр яг эргэн тойрон маань тийм одоо сүүл аав ээж нь хоёлоо сүүлдээ төгссөн хүүхэд байна. Тэгэхээр би одоо өнөөдөр 29 ах эгч нарын ах эгч хоёрын хүүхдийг бол ирээдүйд бүр үнэхээр солонгосын баг юун кокеван те юу ус их хурлын гişүү ерөнхийлөгч болж магадгүй үнэхээр яг том хүн гарч ирэх байх гэж бодоол яг ингээл дотроо төсөөлөл айгүйх бодоо суужила. Тэгээ нэг солонгост хуримд оролцож үзсэн нь иймэрхүү байлаа. Тэгээд магадгүй гарчиг дээр солонгосын 1% хүмүүс хийх боломжтой хурим гэдэг гарчиг хараад амар баян хурим гэж бодсон байж магадгүй. Гэхдээ үгүй. Ер нь аль ямар ч баян ямар нэгэн гялцаал юм огт байсангүй. Яг яслал болдгоороо боллоо. Тэгээд араас нь бүгдээрээ сайхан хоолоо иддгээрээ идлээ. Зүгээр л энгийн одоо хавиргатай шүлэлтэй энгийн хоолоо иддгээрээ идлээ. Гэтэ хамгийн гол нь хүмүүсийг онцгойруулж байгаа зүйл нь зүгээр яг боловсролын юм болов гэж бодлоо. Тийм тэгээд тэр газар очиж суугаад ийм хоримд оролцсонд маш их баяртай. 2 жилийн хугацаанд Солонгост одоо мастер хамгаалахдаа бас ийм зүйлийг үтсэндээ бол маш таатай байсан учраас бас энэ влогийг нэг бүрчлэн бичиж оруулахар шийдсэн байгаа. Тэгээд та хэдэд манаас таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд сургууль соёл судалж байгаа хүмүүс байх юм бол ямар ч сөүлдэй гэж бол нэг ийм топ сургууль байна гэдгийг дахин нэг удаа мэдсэн байхаа гэж найдаж байна. За тэгээ миний сүүлийн влогуудтай хамт байгаа та хэдтэй баярлалаа. Ерөнхийдөө маш идэвхтэй оруулахын тулд маш хичээнгүйл ажиллаж байгаа. Тэгээ сүүлийн хэсгээ дүгнэлт хэсгээ арай л их юм ярьчлаа. Гэтэ үнэхээр яг энийг хүмүүст хуваалцахыг хүссэн зүйлүүдээ нэг байсан болохоор та бүхэн маань зүгээр айлгаарай гэж хүсье. За ингээд өнөөдрийн хурмын бичлэгтэй маань хамт байсанд маш их баярлалаа. Тэгээ удахгүй ярьдаг бичлэгүүд бас хоол төрөл бүрийн бичлэгүүдээр эргээд уулзгаална. За өнөөдрийн бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Эргээд бүгдээрээ дараагийнхаа видеоор уулзцгаая. Хайтин. Бүгдээрээ ч гэсэн ийм гоё хурмын яриа.